Hey guys, за та бүхэн дараагийн One Piece-ийн бичлэгийг оруулахад бэлэн болоод байна. За тэгээд One Piece-ийн бичлэгээ эхлэхээс өмнө та бүхний нэг буруу ойлголтыг залруулъя гэж бодож байна. Би 8 жилийн өмнөөс мэддэг One Piece-ийн нэг нууцыг дэлгий гэдэг пост оруулсан чинь тэр доор нь чи Санжиг өгөх талаар яриад байгаа юм уу? Наа чи айгүй Санжиг өгөх талаар яриад нь ч юм уу те. Тэгэд Luffy-гийн багаас өөхөх хамгийн өндөр магадлалтай нэг л дүр байгаа. Өөх магадлалтай гэхээс илүү аль хэдийн өгцөн дүр бидний мэдж байгаагаар энэ бол Brook байхгүй юу? Тэгээ Brook анх Luffy-тэй яагаад нийлсэн бэ гэхээр Labunta уулзахын тулд нийлсэн. Labunta уулзахын тулд өгцөн Brook-ийн сүнс нь төөрж явжгаад арга яс болцсон өөр дээрээ ирээд орсон. Тэгэхээр One Piece дуусаад Brook Labunta уулзах юм бол Brook-ийн сүнс нь Devage руу явах болно. Энэ бол айгүй ойлгомжтой. Тэгээ дээрэс нь Brook-ийн дуулдаг Winx-ийн Sake гэдэг дуу нь болохоор Joy Boy-ийн үеэс бүр эртний үеийн тэр далайн дээрэмчдийн үеэс үе удам дамжиж ирсэн дуу. Энэ ямар ч устай дуу юм гэхээр үхсэн Накамагийнхаа булшиг очиж ирэх дуу. Булшин дээр Sake авч очих учиртай дуу байхгүй юу? Winx no Sake o Todoke ni yuku yo. Ийм учиртай дуу шүү заяа. За энэ талаар ахиж битгий яриарэ. Тэгээ One Piece-ийн гол утга учир нь оршуулга буюу булш шүү заяа guys. За өнөөдрийн бичлэг рүү хэдүүлээ шууд орцгоё. За тэгэхээр One Piece дээр ерөнхийдөө хүзрийн дөрүүд амирх гэж ирдэг. За жишээ нь ярих юм бол Spade гэдэг далайн дэрэмчний багийн Ace гэдэг дүр. Ace буюу энэ бол гэлийн тамгын дүр واخгүй юу? Spade гэдэг утга нь болохоор үхэл гэсэн утгатай дүр. Одоо өөрөөр хэлбэл Ace-ийг анханасаа үхүүлэхээр оруулж ирсэн. Тэрний дараагийн болохоор Trafalgar Law хэрт далайн дэрэмчд. Энэ болохоор Бундагийн тамгийн дүрийг илтгэдэг хайр гэсэн утгатай. Тэрний дараа болохоор 3-ын тоотой хүзэр буюу монголоор бол дадар шүү дээ, тэ. Энэ дадар нь болохоор Дарагоныг бэлэгддэг, хувьсгалыг бэлэгддэг. Япон хүзрээр ярих юм болно шүү дээ, тэ. 3-ын тоотой энэ хүү хүзэр дадар нь болохоор хамгийн суг хүзэртэй орд юм байна. Тэгэхдээ хүзрийн хувьсгал гэж үүсэх юм бол хамгийн хүчтэй хүзэр болж хувирдаг. Тэгээ хүзрийн хувьсгал гэж юу яриад байгаа гэж хэлээ заяа. Монголчууд бас амитгүй бах. Японы хүзэрт болохоор хүзрийн хувьсгал гэж болонгууд хамгийн дээдлийн хүзэр нь хамгийн доошоо ороод хамгийн доотлын хүзэр нь хамгийн дээш орчт юм байна. Өөрөөр хэлбэл байрлал нь солигчтна гэсэн үг. Тэнгүүд энэ 3 гэдэг нэртэй хамгийн суг хүзэр нь хамгийн хүчтэй хүзэр болж хувирдаг. Тэгээд 3-ын тоотой энэ дөрвөлжингийн дадар гэдэг хүзэр шүү дээ, тэ. Даргоны шивэстэй бас яг адилхан. Шивэс нэгэ 3 зураас байгаа шүү дээ. Ингэнгүүт энийг бас Oda хүзрийн хэсгээс One Piece авч оруулсан гэдэгтээ ингээд таарч эхэлж байгаа. Тэгээ энэ ямар учиртай гэхээр One Piece-ийн хамгийн сүүлд хувьсгалчдын армийн удирдагч Даргон ийм үг унгана гэсэн үг. Хамгийн дээр байгаа тэрхүү хаан хамгийн доошоо ороод хамгийн доор байгаа 3 гэдэг дадар хүзэр болохоор хамгийн дээшээ орно. Даргон хувьсгалчдын арим ийм үг унгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүзрийн хувьсгал. За тэгээ хүзрийн дүр гэж ярьсан ч хэдүүлээ өөр дүрүүдийг авч үзье. Жишээ нь Dressrosa гэдэг арк дээр гардаг шүү дээ, тэ. Тэрэн дээр болохоор Doflamingo-гийн тэрхүү хамтрагчийн тавхад хэлээ заяа. Испани хэлээр Treble гэдэг нь болохоор цэцэг гэсэн утгатай. Diamante гэдэг нь болохоор дөрвөлжин гэсэн утгатай. Pika гэдэг нь болохоор гил, Crozon нь болохоор бунда. Тэгээ Doflamingo-гийн дүр бол өөрөө Joker шүү дээ, тэ. Тэгээ инхээр хүзрээс авсан тодорхой болчих жоох байхгүй. Зөвхөн Doflamingo-гийн багийн хэсэгч биш. Хэдүүлээ Kaido-гийн багаас авч үзье. Kaido-гийн багийн хэсгээс авч үзэх юм бол Tobiroppo буюу нисдэг 6 луугийн хамтрагчт нь болохоор бүгд нэрнийх нь утга нь болохоор яг Япон хүзрийн нэрээр өгсөн бохоггүй тэр нэрийг. За та тэгээд Япон хүзрт ийм нэр байдаг юм уу гэдгийг өөртөө хайгаад судлаад үзээрэй. Тэгээд дээрэс нь King, Queen, Jack буюу хаан, хатан, боол хүзэр. Тэгээ энэ хаан, хатан, боол хүзрийн удирдагч нь Joker буюу Joker нь Kaido өөрөө. Хүзрийн хувьсгал нь болохоор хамгийн дээр байгаа хүзэр нь хамгийн доор байгаа хүзэртэй солигдно. Энийг хүзрийн хувьсгал гэж яриад байгааг хэлсэн шүү дээ, тэ. Энийг яагаад ингэж хэлж байгаа гэхээр 790-р манга дээр Luffy Doflamingo-г King Kong Gun гэдэг зөвхөлтөөрөө дээрээс доошоо унгаадаг. Энэ 790-ийн тайтл нь болохоор юу гэж гардаг вэ гэхээр Tento Chi гэж гардаг. Энэ Японоор тэнгэр болоод газар гэсэн утгатай үг. Өөрөөр хэлбэл тэнгэрийн луу байсан Doflamingo-г тэнгэрээс нь доошоо унгаасан гэсэн үг. Хүзрийн хувьсгалтайг адилхан. Тэнгэрт байгаа хамгийн дээд хүзэр нь доод хүзэртэй байрлалаа солино. One Piece бол хамгийн дээр топ байгаа удирдах байгаа тэрхүү эзлэн түргэмгийлэгчийг унгаах учиртай стори. Тэгээ энэ болохоор бас Kaido-гийн хэсгээр гардаг. Kaido-г бас Luffy дээрээс доошоо унгаадаг. Тэгээ One Piece-ийг хэдүүлээ сайн үзэх юм бол One Piece тэр чигээрээ
15 дугаар зууны үеийн Европын амьдралыг тэр чигээр нь харуул. Тэрхүү шашны хувьсгал тэр нь яг Тэнгэрийн лууны аркийг харуулдаг. Тэгээ ер нь бол One Piece-ийг сайн үзэх юм бол 15 дугаар зууны Европын амьдралыг тэр чигээр нь харуулдаг гэж ойлгож болно. Европын тэрхүү 15 дугаар зууны амьдрал болохоор 100% пирамид системтэй байдаг. Хамгийн дээдлийн тэрхүү хаан тэгээд ноён ингээд баячууд нь ингээд дээр гарчаад ядуус нь ингээд бүр хамгийн доор ордог. Энэ систем шүү заяа. Яг тэр үеийн Европын энэ пирамид системтэй амьдралд ноёнуудын өөдөөс тэрхүү баячуудын хамгийн дээр байгаа пирамидын хамгийн дээр байгаа хүмүүсийн өөдөөс үг хэлэх хэрэгтэй нэг л хүн байсан. Энэ болохоор Пьеро буюу алиалагч. За алиалагч гэхээр хиний дүр байж болох уу? Энэ бол Баги. Хүзэрт ярих юм бол Кинг болоод Queen-ийг яалдаг нь Жокер байдаг. Цагаас халт үхтэй болохоор Дарекага One Piece-о Мицкетара Секайва Хиккури Кайро гэж хэлдэг. Энэ болохоор One Piece-ийг хин нэг нь олвол дэлхий тэр чигээр оронгоор ирнэ гэсэн үг. Дээр доор нь ингээд солигч нь яг сая хүзрийнх шиг. Тэнгүүд энэ оронгоор нь эргүүлэх дүр нь болохоор Жокерийн дүр болох Багигийн дүр ихгүй юу. Тэгээ тэр ч байтугай Одагийн хувьд гэх юм бол бүр дээр үеэс ингэж хэлж ирсэн. One Piece-ийг олох 3 дүр байгаа. Энэ болохоор Shanks, Luffy, Buggy гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээ энэ 3-ын нэг нь далайн дэрэмжтэй хаан болно. Тэгэхээр Ода хэнийг хаан болох гээд байгаа юм гэхээр Buggy-г хаан болгоно гэсэн үг. Дэлхийг өөрчилж, дэлхийг тэр чигээр нь өөрчилж, далайн дэрэмжтийн хаан болж гачрах нь Luffy биш Buggy. Тэгээ энэ айгүй сонирхолтой. Ягаад ингэж бодож байгаа юм гэхээр шүү дээ, тэ. Ода багаасаа Торияма Акираг бүр шүтэн биширч өссөн байхгүй юу? Тэр Dragon Ball-ын зохиолчийг. Dragon Ball-ын зохиолч нэг тэнийг юмыг оруулсан байдаг шүү дээ. Жишээ нь Сатаны дүр шүү дээ. Сатан ямар ч хүч чадалгүй зөв дэлхийн хүмүүстэй жоохон хүчтэй тийм л дүр шүү дээ, чемпион. Тэгсэн мөртлөө бүх Гоку Гоханы ялсан Вижитагийн үүрэг болсон тэр хэдийн тэр баатруудын Dragon Ball-ын жинхэнэ баатруудын нэр хүндийг Сатан өөр дөрөө авцсан. Хинч биш. Ямар ч хүчгүй дүр. Тэгэхээр энийг үзэж өссөн Ода өөрөө яг ийм зүйлийг хийх гээд байгаа. Люпиг анханаас нь 1-р ангиас нь ахуулаад далайн дэрэмжтэй хаан болгоно гэж явж яснаа хамгийн сүүлд Багийг далайн дэрэмжтэй хаан болгочихно. Ийм новшин юм их гэдэг юм л та. Заас энтэй нэг адилхан дүр байгаа шүү дээ. Яг Торияма Акирагаас инспирэшн авсан нэг зохиолч гэх юм бол One Punch Man-ийн зохиолч. One Punch Man-ийн зохиолч бас яг адилхан King гэдэг ямар ч хүчгүй сул дорой дүрийг мангар хүчтэй дүр шиг тийм худлаа дүрийг оруулж ирсэн. Тэр ягаад энэ зохиолч тийм тэнэг юмнуудыг оруулж ирээд зохиогоод байдгийг юу ч ойлгодоггүй. Англиар болохоор алиалагчийг clone гэдэг аахгүй юу. Тэгээд crown гэдэг. Crown гингүү титэм гэсэн утгатай үг шүү дээ, тий. Тэгээд crown гэдэг титэм гэдэг үг ярьж байгаа гэхээр Cross Guild-ийн Garp-ийн шагналын яг шагналын ууцныхын доор нь 3 шиг юм титмийн зурштай байдаг. Өөрөөр хэлбэл Баги анханасаа далайн дэрэмжтийн хаан болохоор Ода төлөвлөсөн байгаа. Тэгээд бодоод үзвэл Баги анх би Шичбугай олмоор гэж хэлдэг. Тэр мөрөөдөл нь биелсэн. Бас тэрний дараа би Yonko олмоор гэж хэлдэг. Бас Yonko болсон. Тэгээд сүүлд юу гэж хэллээ? Би далайн дэрэмжтийн хаан болмоор One Piece-ийг олмоор гэж хэлдэг. Тэр мөрөөдөл нь бас биелнэ гэсэн. Харамсалтай л би далайн дэрэмжтийн хаан болж чадахгүй гайс. Тэгээд энэ бол баарг л баттай. Ода анханасаа бодсон зүйлээ сүулдэ өөрөө за болио Люпиг л далайн дэрэмжтийн хаан болгоё гэж боддгүй юм бол энэ бараг л баттай зүйл шүү гайс. Би нэг 8 жилийн өмнөөс мэддэг байсан ч та нарт хэлээгүй гол шалтгаан гэх юм бол намайг хэлчингүүд та хэд угаасаа дургуун үрэн шүү дээ. Тийм болохоор гэхдээ эртнээсээ мэдсэн дэр Люпиг хаан болно гэж явжсэн чи Баги болчингууд fuck what the fuck гэж болно шүү дээ. Тэрнээс эртнээсээ Баги угаас далайн дэрэмжтэй хаан болох юм байна гэдгийг эртнээс мэдчихвэл хин дэ амар гайс. За тэгээ энэ бичлэгийг нүрээд өндөрлөе. Дараагийн бичлэгээр уулзлаа. Goodbye guys.